Hi guys, хов болохыг булангийнхаа цоо шинхэн дугаард тавтай морил. Зэмнэхан та нар манд бас ингээд аль хөшөөнөөс сонсчихсан байх гэж бодож байна. Маш харамсалтай мэдээ энэ 7 хоногт дэлхийг донслоглоо. Тэр нь юу вэ гэхээр Католик шашны тэргүүн тэгээд Vatican City-гийн удирдагч гэж явдаг Pope Francis сая 4 сарын 21-ний өдөр буюу одоо нэгдүгээр өдөр нас барсан байна. За тэгээд 88 настай байхдаа ингээд таалал төгслөө. За энэхүү харамсалтай мэдээ гарсны дараагаар Америкийн сошиал медиагаар Америкийн инфлюенсер болох Trisha Paytas дараагийн попыг хэвлийдэд тээж байгаа гэсэн ийм цургал гарах болсон байгаа. За тэгээд яагаад Америкчууд ингэж итгэх болсон бэ гэдэг тухай би жоохон байжгаад ярина. Ямар ч гэсэн хэдүүлээ одоо Pope Francis-ийн тухай эхлээд яриадахыг. За тэгээд муу яг попыг нас барсан тохиолдолд ямар ёс зааншил уламжлал байдаг энэ дээрээгээд тэр бүгдийнхэн тухай ярьчаад тэгээд энэ Америкчуудын яриад байгаа юм сони юмныхын тухай ярьцгаая, окей? За Pope Francis 2013 онд анх Pope-ийн суудалд ингэж сууж одоо сонгогдсон байгаа. За тэгээд нийтдээ 12 жилийн туршид яг Католик шашныг удирдаад тэгээд Vatican City-г удирдаад явж исэн гэсэн үг. За тэгээд Pope Francis Pope-ийн суудалд суусан нь анхны Латин Америк Pope болж исэн байна лээ. Түүнээс гадна 8 дугаар зуунаас хойш анхны Европод төрж өсөөгүй ийм Pope болсон байгаа. Ягаад тэгэхээр Pope Francis Аргентин улсад төрсэн байгаа байхгүй юу? За Pope Francis бол өмнөх Pope-ийн судалд сууж исэн Pope-уудтай харьцуулах юм бол маш их ингээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тийм Pope байсан. Учир нь гэх юм бол одоо маш тийм энэрэнгүй зөөлөн гэж яригддаг. Тийм энэрэнгүй сэтгэлтэй бүх хүмүүсээ ингэж хайрладаг, бүх хүмүүсийг ялгуурлдаггүй гэсэн тийм ухраас тийм ингээ хүмүүсээр хайрлуулдаг байсан. Мөн ингээд улс төртэй дэндүү улс төрчихгүй байхыг ингэж хичээдэг байсан. Түүнээс гадна маш том шалтгаан гэдэг юм бол уул нь бол христийн шашинч LGBTQ+ community-гийн хүмүүсийг дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байдаг шүү дээ, тий. Гэтэл Pope Francis болохоор тэдгээр хүмүүсийг бас ингэж хүлээн зөвшөөрдөг, тэдгээр хүмүүст ингээд өөрийнхөө ажиллал blessing-ээ ингэж өгдөг байсан. Тэгэд ийм хүмүүсийн эсрэг ингэж hate crime гаргахаа болж энэ төр гэж айгүй тиймэрхүү юмнуудыг ярьдаг байсан. Бараг анхны LGBTQ+ community-г дэмжсэн хүлээн зөвшөөрсөн Pope байсан. Тийм учраас ингээд дэлхийд даяараа Pope Francis-ыг айгүй тийм энэрэнгүй сэтгэлтэй, ухаантай, зөөлөн хүмүүсийг ойлгодог, бүх төрлийн хүмүүсийг ойлгодог тийм Pope тэргүүн хүн байсан гэж ярьдаг байгаа. За 88 наснда ингээд таалал төгслөө. Тэгээд ер нь бол өөрийнх нь биеийн байдал нь ойрон хэдэн жил бол нэлээд тааруу байсан. Та нар ч гэсэндээ мэдээ нэтрэгээр сонсч ирсэн байх те. 2023 оноос ахуулаад л ингээд тиймэрхүү юмнууд сонсогдож исэн. Биеийн байдал нь муу байна, тийм ч өвчин туслаа, тэгэдлээ гэл те. Аюу их мэдээнүүд явдаг байсан. Одоо чинь 2023 онд гизний хагалгаа хийлэгжсэн. За тэгээд түүнээс гадна маш их тийм уушигны амьсгалын замын тиймэрхүү өвчнүүд ингээд тусаадсан. 2025 оны 2 сар гэхэд л саяхан л гэдгсэн үг шүү дээ. Эмнэлэг твтэх шаардлагатай болсон байгаа. Яагаад гэвэл айгүй амар severe bronchitis-тай байна гэж те. Тийм зүйлүүдээс болоод ингээ эмнэлэг твтэл гараал байсан. Ер нь жоохон биенийх нь байдал нь муу байсан. Тэгэхээр ингээд жоохон эрүүл мэндийн асуудлаас болоод ер нь бол тэгээд байгалийн жамаар ингээд нас барж байгаа гэсэн үг. За Pope Francis ингээд 4 сарын 21-ний өдөр нэгдэх өдөр ингээд нас барсан нь бас маш тийм онцлогтой сонин зүйл болсон байгаа. Яагаад вэ гэхээр за христийн шашинтай хүмүүс байгаа бол мэдэж байгаа байх. Сая өнгөрсөн 7 хоногт те Easter болоод өнгөрлөө шүү дээ. За Easter гээл тэнгууд манай монголчууд ингээ орчуулад байдаг нь болохоор улаан өндөгний баяр гэж яриадаг те. Яг үнэндээ бол Easter чинь юу шүү дээ. Маш тийм том христийн шашны маш том баяр байгаа. Юу вэ гэхээр яг 7 хоног бишээ 7 хоногийн төгслөөр ингэж 2-3 өдөр тэмдэглэдэг байхгүй юу? За яагаад гэх юм бол 5 дахь өдөр байгаа. Яг Easter чинь болохоор дандаа бүтэнсэ өдөр таардаг. Гэхдээ 5 дахь өдөр болохоор Good Friday гэж явагддаг. За тэр өдөр яасан бэ гэхлээр Есүс Христ чинь нэг цовдлуулсан шүү дээ, тий, загалмаан дээр ингээд цовдлуулсан. Тэр чинь 5 дахь өдөр байсан. За тэгээд Есүс Христийн биеийг нь аваачаад ингээд нэг тийм төмөнд хийчдэг штэ, ингээд нэг агуунд агуунд хийгээд ингээд том чулуугаар ингээд хаачдаг байгаа. За тэгээд бүтэн сайн өдөр хүмүүс ингээ очиод тэр агууг нь шалгасан чинь Есүс Христийн бие нь тэр агуун дотор байхгүй болчихсон байсан. Тэр чинь нэг resurrection гэдэг юм чинь шүү дээ, те. Resurrection of Jesus буюу Есүс Христ дахин ам орсон
гэдэг тэр зүйл байгаа байхгүй юу. За тэр чинь тэгээ одоо яг Есүс Христ бүтэнсээ өдөр ингэж дахиж ам орсон учраас тэрийг тэмдэглэдэг гэсэн үг. Есүс Христийн дахин төрөлтийг тэмдэглэдэг. Christmas-ийн баяр те яг 12 сарын 25-ны өдөр чинь болохоор яг Jesus Christ одоо Virgin Mary-гээс төрсөн өдөр нь байгаа. Харин энэхүү Easter баяр нь болохоор Есүс Христ дахин ам орсон, дахин төрсөн өдөр нь байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд Христийн шашинтай хүмүүс бол энийг бол үнэнхээр том одоо тэмдэглэдэг баяр нь. Тэгээ яг одоо хүмүүс амир те ингээ улаан өндөгний баяр гэж яриад байдаг. Тэгэд ер нь би ингээ харсан л да. Яг иймэрхүү христийн шашинтай орнууд те ингээл айгүй том Европын орнууд байгаа штэ. Европын орнуудын Easter хэрхэн тэмдэглэж байгаа нь бол яг тийм шашны гэдэг утгаараа те амар тийм том параднууд болдгийм байх лээ. Бүр амар гой ингээл те сүмнийх нь одоо пасторнууд нь бүгдээрээ ингээл яг Есүс Христийнхаа ингээл загалмааг барьж мараал амар сүртэй ингээд гой зүйлүүд болдгийм байлээ. Би танарт одоо энд ингээ зургнуудыг нь оруулъя. Үнэхээр гой ярагдчихсан. Яг л нэг шашны гэдэг утгаараа те яг л нэг тийм Есүс Христийг тэмдэглэж байна гэдэг утгаараа ингэж тэмдэглэдэг юм байна лээ. Цуглаан муглаанаа хийгээд те. Гэтэл Америкийн хувьд бас жоохон сонин заяа манайхаа ингээд. Америкийн хувьд одоо юг Easter дэндүү тийм одоо commercialized болгочихсон. Есүс Христийг ингэж тэмдэглэхийн оронд одоо илүүтэйгээр ингээл улаан өндөг одоо өндөг цоглуулдаг заяа. Дандаа тиймэрхүү яс заншил байдаг. Ингээд жоохон хүмүүстэй айлууд ингээд нийлж агаад өндгөн дотор өндгийг ингээд гадна будаж мудаад дотор нь ингээд юм хийчдэг. Чихэр мэхэр юм хийгээл те. Тэгээд өөртөөхөө ингээл гэрийнхаа уртлынхаа лон энтертээр ингээд өндөгнүүдэд нуучдаг. Тэгэл хүүхдүүд нь жижигхэн баскеттайгаа очиж ингээл улаан өндөгнүүдээ одоо өндөгнүүдээ те ингэж цоглуулж моглуулаад те. Тэгэл ингээл гэр бүлэрээ нийлж агаад сайхан хоол моолонд ороод ч юм уу эсвэл гэр мөртөө хоол моол хийгээд тэмдэглэх. Тэгэл бас нэг Easter bunny гэж байдаг штэ. Бүр тийм юм ингээд амар одоо алтартай болчихсон. Easter өдрийн одоо туулаа гэл те. Тэгэл баахан юм Easter bunny-тэй чихэрнүүд, шоколаднууд энд нүгээр гарч мараал Easter bunny-тэй тийм decoration-ууд энэ төр тэ чимэглэл энтернүүд айгүй ихтэй болчихсон. Ер нь тиймэрхүү байдлаар ингээд тэмдэглэдэг болчихсон заяа. Тэмдэглэдэг Америкчууд. Тэгээ тэр нь бас жоохон сонин те. Яг тэ гэтээ христийн шашинтай одоо Америкчууд нь угаасаа ойлгомжтой юунда явж л байгаа юм л та. Сүмдээ бол өглөөнөө явдгийн. Гэр бүлэрээ ингээд өглөөнөө сүмдээ яваад цуглаандаа оролцоод Easter-ийн цуглаанд оролцдог. Гэхдээ ер нь одоо шашны гэхээсээ илүү дэндүү амар commercialized болцсон харагдаад байдаг. Ер нь Christmas-ийн хувьд ч гэсэндээ тийм. Ингээл яг Христийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа биш. Ингээл Santa Claus энэ гэл нэг сонсон юм яваад байдаг те. За тийм болсон байгаа. За яг жоохон хадуурчлаа. Бүтэнсээ өдөр одоо ингээд Христ дахин төрсөн байгаа те. Тэгсэн чинь Pope Francis дараагийнх нь өдөр буюу одоо Easter Monday гэж нэрлэгддэг. Дараагийн өдөр байгаа байхгүй. Easter Monday өдөр ингээд Pope Francis нас барсан байгаа байхгүй. Тэгээ өөрөө католик шашны тэргүүн гэж явж байгаа штэ тий. Тэгээд дэлхийгээр нийт 1.4 тэрбум католик шашинтай хүмүүс байдаг. Тэгээд тэр 1.4 тэрбум хүмүүсийг одоо тэргүүлж явж байгаа одоо энэ шашны хамгийн тэргүүлэгч хүн гэсэн үг байхгүй тий. Pope гэдэг чинь. Тэгээд ийм Pope хүн яг Есүс Христийн одоо ам орсных нь дараагийнх нь өдөр нас орж байгаа нь маш онцлогтой, бүр үнэхээр утга учиртай гэж хүмүүс итгэж байгаа. Одоо христийн шашинтай хүмүүс. Поп нас барсны дараа маш их тийм ёс заншил, уламжлал ийм одоо алхмууд байдгийм байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол яг попыг нас барсны дараагаар нь одоо хажууд нь хүн очоод 3 удаа нэрийг нь дуудах хэрэгтэй юм байна лээ. Одоо жишээ нь те Pope Francis гэх 3 удаа хэлнэ гэж байгаа байхгүй юу. За тэгээ 3 удаа ингэж дараалж хэлэхэд ямар ч тийм хариу өгөхгүй байвал за үнэхээр нас оржээ гэж declare хийдэг. Тэгээ эхлээд churchтэй сүмийнхаа ажилчдад ингэж дуулгадаг гэж байгаа байхгүй юу. За түүнийхээ дараагаар public буюу олон нийтэд ингэж declare хийдэг байгаа юм байна лээ. За тэгээ яг ингэж declare хийснийхаа дараагаар Pope одоо өөрийнх нь зүүдэг Pope-ийн бөгж гэж байдаг шүү дээ тий. Түүнээс гадна lead seal гэдэг яг өөрийнх нь баг гарын үсэг баснтай иймэрхүү official documents тиймэрхүү бичиг баримтан дээр өөрийнх нь гарын үсгийг тодорхойлж илэрхийлдэг ийм тамгах шиг юм байдаг юм байл ийм тэндэг заяа. Тэр хоёрыг ингэж бүр smash хийгээд бүр ингэ бутлаад байхгүй болгоод ягаад вэ гэхээр энэ нь ингээд одоо энэхүү Pope-ийн удирдлага нь тэ ингээд энүүгээр төгсгөл болж байна гэдгийг ингэж symbolize хийдэг юм байна лээ. За тэгээ Pope-ыг яг нас барсны дараагаар гэр нь ингэж цоожлогдох хэрэгтэй юм байна лээ. Гэрээг нь ингэж түгжих хэрэгтэй. Яг гэдэг юм бол одоо бол зүгээр нэг тийм ёс заншил маягаар ингэж тэгж хийдэг. Бүр дээр үед те бүр
бүр түүхэндээ болохоор яагаад тэгдэг байсан бэ гэхээр тухайн үед нэг одоо поп нас барахад те ингээд юу болж исэн бэл тийм бослох шиг юм болоод гэр мэрлүүнд дайрж орж исэн тийм тохиолдол байсан юм байна лээ. Тэрнээс хойш одоо ингээд те ёс заншил болгоод ингээд дандаа гэрээг нь төвчдөг болсон юм байна лээ. За тэгээ попыг нас барсны дараагаар 4-6 хоногийн дотор оршуулгыг нь хийх ёстой юм байна лээ. За тэгээд morning period гэж байдаг юм байна лээ. Одоо гашуудах одоо өдрүүд те үе мөч гэж байдаг юм байна лээ. А тэгээ 9 өдөр гашуудах хэрэгтэй юм байна лээ. Манай бодтой шашинд болохоор ингээ 21 биш 49 хоног гэдэг тийм. Тэнийг тийм бас одоо учир утгатай юм байна л да. 9 өдөр ингэж албан ёсоор попыг ингэж mourn хийж те попын төлөө ингэж гашуудах хэрэгтэй гэдэг юм байна лээ. За 3 дахь өдөр буюу 4 сарын 23-ны өдөр Pope Francis-ийн биеийн яг одоо casket те өөрийнх нь одоо авсанд нь хийгдээд тэгээд St. Peter's Basilica-аар хүргэгдсэн юм байна лээ. За St. Peter's Basilica гэдэг нь болохоор яг нөгөө нэг Vatican City дотор байдаг хамгийн том одоо нөгөө нэг сүмэн гэсэн үг. Одоо яг Pope-ийн удирдах явуулж байдаг тий одоо католик шашны хамгийн том одоо юм сүм гэж байгаа байхгүй юу. За тэгээд тэрхүү сүм рүү одоо өөрийнх нь биеийн хүргэгдсэн юм байна лээ 3 дахь өдөр. За тэгээд casket нь бол ингээд open байгаа байхгүй одоо ингээд нээлттэй байгаа гэсэн үг. Тэг хүмүүс ингээд Pope-ийн биеийг нь харж болно гэсэн үг. Тэгээ авсцаагийн хувьд болохоор маш тийм энгийн модон авс байгаа харагдчихсан. За тэгээ өмсүүлсэн хувцас нь болохоор яг нөгөө нэг одоо Pope-ийн хувцас гэдэг чинь ийм цагаан өнгөтэй ийм ёслолын тийм хувцасыг нь өмсгөөд толгоон дээр нь яг Bishop-ийн зүүдэг одоо Pope-ийн өмсдөг ийм малгай байдаг чинь ийм цагаан өнгөтэй тийм малгайг нь өмсүүлсэн байна лээ. Авс нь бол ингээд 2-3 хоног нээлттэйгээр сүм дотроо ингэж байрлах юм байна лээ. Тэгээд хүмүүс хурж ирж сүм дотор орж ирж ингээд одоо хүндлэлээ үзүүлэх боломжтой гэсэн үг. Ингээд яг Pope Francis-ыг хараад яг farewell тэ хамгийн сүүлийнхаа одоо баяртай хэлээд ингээ хагцлаа хийх боломжийг одоо хүмүүст олгож байгаа гэсэн. Тэгээд маш их хүмүүс одоо Vatican City рүү явж гин гэж байгаа хгүй яг нэг St. Peter's Basilica гэдэг энэхүү сүм рүү одоо очиж байгаа. Бүр хаасаагүй Европоос бүх хүмүүс ингээ очиж байгаа гэж байгаа хгүй. Тэгээд маш их хөл хөдөлгөөнтэй байна гэсэн. Тэгээ эхний өдөр л гэхэд нийтдээ 20,000 хүн цугларчихсан одоо баяртайгаа хэлэх гээд ингээ байж ингээд гисэн. Тийм учраас бүр ингээд цаанаасаа сүмээсээ шийдвэр гаргаад бүр 12 цаг шөнийн 12 цагаас хойш ч гэсэндээ ингээ сүмийг нээлттэй байлгая гэдэг тийм одоо шийдвэрийг гаргаж байгаа гэсэн. Ягдгүй л үнэхээр их хүмүүс байгаа учраас. За тэгээд 5 дахь өдөр одоо энэ хүү авсан ингэж хаагдаад за тэгээд хагасан өдөр оршуулга нь албан ёсоор болох юм байна лээ. За тэгээд Pope-ийн оршуулган дээр маш их олон улсын удирдагч нар, international leaders, ерөнхийлөгчид энэ төрөйгэд хүмүүс ирэх юм байна лээ. Одоо жишээ нь Trump очихоор төлөвлөж байгаа гэсэн. За Pope Francis нас барахынхаа өмнөх өдөр буюу бүтэн сайн өдөр яг нөгөө нэг Easter-ийн өдрөөр өөрийнхөө хамгийн сүүлийн Easter-ийн цуглаан буюу Massa ингэж удирдах явуулсан байгаа. За тэгээ угаасаа би энэ нэлээд тааруу байсан учраас wheelchair-н дээр одоо тэрэгэнцээр дээр ингээд суугаад одоо арт иргэдтэй, арт төмөдөө католик шашныхаа одоо итгэгч нарт ингээд blessing-ийг адсаа хүргэсэн. St. Peter's Basilica гэдэг яг тэрхүү сүмийнхаа балконы дээр нь гарч очиод, балкон дээр нь явж очиод тэгээд арт иргэдтэй одоо итгэгч нартай зориулаад Buona Pasqua гэж одоо declare хийсэн байгаа. Тэр нь болохоор Happy Easter буюу Easter-ийн баярын мэндийг хүргье гэж одоо мэндийг дэвшүүлсэн байгаа. Buona Pasqua. За тэгчгээд ингээд яг өөрийнх нь одоо арт иргэдтэй итгэгч нартай хүргэх гэж байгаа мессежийг нь тийм Easter өдрийнх нь мессежийг нь болохоор одоо өөр хүнээр уншуулсан байгаа. Яг гэвэл өөрөө тэгж айгүй их ингэж тийм урт юмыг уншиж чадахгүй хэмжээний одоо биенийх нь байдалтай эрүүл мэндийн байдал тийм муу байсан учраас өөр хүнээр ингэж уншуулсан байгаа өөрийнх нь оронд. За тэгээд энэ мессеж нь болохоор тий өөрийнх нь хамгийн сүүлийн удаа одоо ингэж арт иргэдтэй итгэгч нартай зориулж байгаа мессеж байсан байгаа хгүй. Тэг үнэхээр ер нь утга учиртай мессеж байсан маш урт заяа. Тэгээ ер нь юу гэж хэлжсэн бэ гэхээр дэлхийд даяар болж байгаа энэ том дайнууд би бинийг алж байгаа, би бинийг үзэн ядж байгаа те энэ бүх зүйлийг зогсоогоосоо энэ бүх зүйл зогсоосоо хүмүүс ямар ч хамаагүй хүмүүстэй бүгдээрээ би бинийг ингэж ойлгож хайрладаг байгаасаа энэрнгүү сэтгэл гаргадаг байгаасаа те одоо өөр чиний мэддгүү өөр улсаас ирсэн байсан ч бай тэгээ өөр одоо амьдралын хэв маягаас ирсэн ч бай тэгээ бүх хүмүүс ингээ би бинийг ойлгож хайрладаг байгаасаа ер нь ингээ дэлхий дээр peace ирэх болтугай те ингээд инх тайван амгалан байдал ирэх болтугай гэж иймэрхүү одоо утга учиртай маш их
урт тийм мессежийг хүргэсэн байгаа. За тэгээд угаасаа ойлгомжтой нөгөө Израиль Хамасын Палестины хэргийг одоо дайныг ярьсан байгаа. Украин Оросын дайныг ярьсан байгаа. Тэгээд Америкт болж байгаа бас одоо зүйлүүдийн тухай ярьсан байгаа гэл иймэрхүү одоо дэлхий дээр болж байгаа зөндөө ноцтой асуудлуудыг ярьж одоо blessing ажиллаа хүргэсэн гэсэн үг. За түүнээс гадна манайхаа ингэж одоо насварахаа өмнөх өдөр те ингэж G-Stream баяр дээр өөрийнхөө сүүлийнхаа мессежийг хүргэхээс гадна маш сонирхолтой заяа. Одоо Америкийн Vice President болох JD Vance-тэй ингэж ганцаарчилж уулзсан байгаа хгүй юу? Яг насварахаа өмнөх өдөр, яг нөгөө Easter-ийн өдрөөр 4 сарын 20-ны өдөр гэсэн үг. За тэгээд яг энэ хоёр хоорондоо юу ярилцсныг бол ингээ мэдгүй. Маш тийм богинохон бичлэг байдаг. Одоо хоорондоо ингээ яг уулзаад ингээ сайн уу нэтрэгээ ярьж байгаа маш тийм богинохон бичлэг байгаа болохоос биш бүр цаашаагаа ингээ энэ хоёр ингээ яг хоорондоо хийсэн ярилцлага нь бол ингээ хаанч байхгүй нэвтрүүлэг энэ төр одоо телевизээр цацагдаагүй. За тэгээд хүмүүс бол ингээд те Америкчууд ч бас ингээ амар тийм солиотой одоо дэндүү хошин ч юм уу тийм хүмүүс шүү дээ. Яаж байгаа вэ гэхээр өчтдээ ингээ JD Vance яг Pope-ыг насварахын өмнөх өдөр ингэж очиж уулзсан учраас хүмүүс одоо нөгөө нэг JD Vance чинь Trump-ийн сонгож гаргаж ирсэн Vice President буюу одоо Republican намын хүн учраас одоо liberal хүмүүстэй одоо Democratic намын дэмжигчид гэх юм уу бүр ингээд интернетээр юм ярьж байгаа заяа. Өстө Pope хүртэл ийм гэгээлэгтэй хамгийн holy хүн хүртэлтэй ингээд JD Vance-тэй ингэж уулзаад бүр ингээд би гинтхэн муудаад те энэ JD Vance ч айгүй муухай харын нэрхтэй муухай одоо тийм evil чөтгөрлөг хүн учраас бүр ингээд Pope Francis бүр дийлэхгүй бүр ингээд ийм гэгээлэг хүн хүртэл дийлэхгүй ингээд нас барж штэ энэ хорон те хар energy-нээс нь болоод гэдэг тийм юм ярьж байгаа. Бөө юм яриад эсвэл хүмүүстэй JD Vance одоо Pope юу хийсэн болохоор ингээд Pope бүр за боли одоо ингэж ийм дэлхийд амьдарч ийм тэнэг хүмүүстэй хамт байснаас өгсөн дээр гэж одоо өгч байгаа юм болоо одоо те яг л нэг JD Vance-аас болсон ухааны юм ингээ яриад заяа бүр энэ дээр амар их тэгж дөрүүлж гаргаж ирж юм ярьж одоо JD Vance-ыг одоо нэрийг нь бүр ингээ шалбааг тутгаж байгаа заяа. За тийм ямар ч энэ хоёр уулзалтан дээрээ Trump-ийн одоо нэг immigration policies дээр шинээр гаргаж байгаа одоо цагаачлалын янз бүрийн хуулийн тэрний тухай одоо Pope шүүмжилж ярьсан гэдгсэн JD Vance-тэй ингээд шүүмжлэлийн маягаар ингээд ярьсан гэж тэгжээ. За тэгээд JD Vance нас барсныг нь сонсоод нэгдүгээр өдөр ингээд юу хийсэн байгаа одоо statement тэг мэдээлэл хийсэн байгаа. Тэгээд үнэхээр харамсалтай байна. Pope ингээд нас барсан тэгээд би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж бодож чинь яг Pope-ыг нас барахын өмнө ингээд очиж ганцаарчилж уулзаж одоо мэндийг нь мэдээж одоо гар барьсандаа маш таатай баяртай байна гэж хэлжсэн. Тэгээд түүнээс гадна одоо хүмүүс асуугаад байгаа байхгүй та хоёр ингээд яг юу ярьсан бэ гэж асуугаад тэнгүүд би одоо Pope Francis Америкийн одоо манай улсын энэхүү administration дээр Trump-ийн administration-ы хийж байгаа маш олон зүйлүүдийг дэмжиж байснаа ярьж исэн. Түүнээс гадна бас нэлээд олон зүйл дээр санал нийлэхгүй зөрчилдөж байгаагаа ч гэсэндээ ярьж исэн. Гэхдээ бид хоёр яг одоо ямар зүйлүүд дээр ингэж зөрчилдсөн тухай би бол одоо ингэж дэлгэж ярихгүй яагаад гэвэл нэгэнд одоо Pope Francis нас барчихсан учраас би одоо Pope Francis-ыг хүндлээд ингэж нэрэнд нь сэв үнэтээрээ суулгахгүй тулд тийм зүйлүүдийн зөрчилдөөний тухай ярмааргүй байна гэж одоо хэлсэн байгаа. Тэгэхээр одоо бид нэр те хүмүүс бол энэ хоёр яг юу ярьсан тухай бол мэдэхгүй л гэсэн үг. Гэтэ ер нь бол тэр нэг immigration policy-г бол үнэхээр их одоо шөмжилж ирсэн гэдгсэн. Trump нөгөө нэг хараар амьдарч байгаа хүмүүсийг энэ төр одоо illegal хүмүүсийг гаргаад хөөж гаргаад байгаа шүү дээ. Тэр мөрөн дээр одоо ингэ зөрчилдөөнтэй байсан юм шиг байлаа. За манай Blackpink-ийн фэнүүд байна уу? Хэрэв байгаа бол дэлгэцэндээ ойртод цугаараа та нартай дуулгах үнэхээр гоё мэдээ байна. За тэгэхээр Blackpink-ийн фэнүүдэд та нар Blackpink-ийн тоглолтыг үзүүлдэг Pink Melts гэж сонсноо. Pizza Hut-ийн маань нэмгэн шаржигнуур гурилтай, аманд хайлж урсан бяслагтай Melts-ээ ягаан өнгөтэй болгож ham and cheese төрлөө нэмсэн байна шүү. За тэгээд ягаан Melts маань хайрцагтаа 2 ширхэгтэй бөгөөд ердөө 14,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань Pizza Hut-ийн бүх салбаруудаас худалдаж авах боломжтой. Маханд дурлагсад халапеньотой дахиан мах, ham and cheese буюу гахаа мах болон бяслагтай гэсэн ийм 3 төрлөөр худалдаалагдаж байгаа. За тэгээд ягаан Melts-ээ эдэд баримтаа Pizza Hut loyalty цэгийн мэнд бүртгүүлээд 2026 оны 1 сарын 17-нд Токио хотод болох Blackpink хамтлагийн тоглолтыг үзэх
3 азтны нэг болоорой. За тэгээд хамгийн гол нь баримтаа бүртгүүлэх шүү манайхаа. Баримтаа бүртгүүлэхээ мартава Pizza Hut loyalty цэгийн мэн руу ороод баримтаа бүртгүүлнэ гэсэн үг. За би энэ бичлэгийнхаа description хэсэгт линкийг нь холбоцгоо. Тэгээд та бүхэн маань тэр линкээр яваад ороорой. За тэгээд Blinks-ууд маань хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэнгээ Токио хотоор зугаалах боломжийг буугаалдаарай. За би та нарт бичлэгийн эхэнд хэлсэн шүү дээ, Америкчууд, Америкийн social media дээр одоо Америкийн influencer болох Trisha Paytas-ыг өөрийнхөө хевлидээ тээж байгаа хүүхэд нь дараагийн поп юм аа гэж яриад байгаа гэд тэ. Тэгээ одоо тэрний тухай ярьцгаа яагаад хүмүүс тэгж бодоод байгаа вэ гэд тэ. За Trisha Paytas гэд та нар бол бас царайг нь харуул мэдгэл ах заяа. Энэ Trisha Paytas чинь одоо инфлюенсер гэж явагдаж байгаа боловч бүр үнэхээр яг Hollywood-ийн entertainment одоо industry-нд амар олон жил байсан заяа. Бүр маш олон жил янз бүрийн өөр юм хийжсэн заяа. Одоо юунд ч байсан. Одоо янз бүрийн тиймэрхүү том дуучдын ингээд music video-нд нь орж исэн клипнүүд нь. Одоо жишээ нь хэм бол нөгөө Eminem-ийн We Made You гэдэг байдаг штэ. Тэр дууны клипэн дээр нь тоглодог. Бас өөр зөндөө олон клипүүд байдаг юм а. Би одоо яг санахгүй байна. За тэгээ хамгийн сүүлд гэхэд одоо Katy Perry-гийн одоо шин дуун дээр нь It's a Woman's World ч үлээ тэр дуун дээр нь бас ингээ клипэн дээр тоглож исэн. За тэгээ маш OG бүр хамгийн анхдагч YouTubers-уудын нэг заяа. Тэгэл ер нь хийгээгүй юм гэж байхгүй дээ. Хаа сайгүй ингээл entertainment ертөнцид ингээ яваад байдаг. Яг юу хийдгийг гэхээр бас сонинтэй тэгс мөртлөө ингээл янз бүрийн юм хийгээл яваад байдаг заяа. Ер нь тэгээ олонний нүдний өмнө маш олон жил байсан гэсэн. Бүр маш олон жил. Та нар бодоод үзэлтэй We Made You гээл тэр Eminem-ийн дуу гэхэл одоо хэдэн онд гарч ирсэн дөө лээ те. Тэгэхээр маш олон жилийн туршид ингэж одоо олонний танил явсан эмэгтэй заяа. Тэг ер нь бол маш инээдтэй хөгжилтэй эмэгтэй. Үнэхээр chaotic гэх юм уу? Үнэхээр нэг тийм эмэг замбраагүй солиотой галзуу нэг тиймэрхүү төрлийн эмэгтэй аахгүй. Тэгэд би бол Trisha Paytas-тай бол үнэхээр тийм love hate relationship-тэй байсан. Бүр нэг нэлээд олон жилийн өмнө бол би бүр Trisha Paytas-ыг харахаар нүд хорсоодог гэсэн аахгүй. Эсвэл үнэн балаа хүүхэн юм а гэж боддог байсан. Одоо бол би те амар дуртай Trisha Paytas айгу тийм инээдтэй, дандаа инээдтэй юм хийж явж байдаг. Тийм тэгэд өөрийн гэсэн подкасттай одоо л яхаа өөрийн гэсэн подкасттай гэхдээ нэг 2-3 жилийн өмнө нэг frenemy гэдэг чинь friend enemy гэж ааштай яг нэг дайсан юм шиг найзууд байдаг шүү дээ ингээд жоохон тийм бибинэ дургуун найзууд тийм найзтайгаа нэг эрэгтэй байдаг аахгүй тэр найзтайгаа ингээд подкаст хийдэг байсан тэр нь айгүй их ингээд viral болж янз бүрийн тиймэрхүү viral моментууд байдаг байсан ягаад гэвэл Trisha Paytas ингээд айгүй тийм тэнийг яг жоохон тиймэрхүү тэнэг яг усан толгойтой те толгонд нь юу ч байхгүй жоохон мэдрэл мутай биш ээ жоохон тийм жоохон нэг тийм те мулгуу хүний дүрд ингэж айгүйх тоглодог байхгүй яг тоглодог ч юм уу эсвэл яг үнэнгээс мулгуу ч юм уу мэдэхгүй заяа айгүй сонь юмыг ингэж одоо хариулдаг одоо жишээ нь гэлтэх юм бол Gravity хизээч одоо зохион байгуулгадаг байсан бол яг хүмүүс одоо Gravity-гүйгээр амьдрч болно гэж мэгж ярьдаг заяа тэгэл нөгөө найз нь юу яриад байгаа Gravity хүн зохиогоогүй шүү дээ гэлтэй. Тэгэл тиймэрхүү инээтэй тийм айгүйх ярьдаг байхгүй юу? And we just also say we don't actually need gravity. Like we actually don't need it. What do you mean that we don't need gravity? What if it was never invented? Invented by who? Sir Isaac Newton. Одоо тэр нөгөө нэг подкаст хийдэг байсан friend минь найзтайгаа бүр ингээд яриха болоод бүр подкаст хийгээ болоод би нэг үзгээ байсан. Гэтэ тэр залуу айгу зөв ингэж ахгүй Trisha Paytas би одоо ингээд Saturday Night Live гэдэг штэ нөгөө SNL-ийн show тэр одоо шоунд орох ингээд тэгээ жүжиглэх ингээд айгу тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн чинь хэрв чи SNL-ийн одоо шоунд хийзээ амьдралдаа орох юм бол би бараг өстө чамд би өөрийнхөө гарыг тайраад ингээд өгч гэл амар даапалж исэн гэсэн чинь энэ жил ирчтэй те үнэнгээсээ Trisha Paytas New York-ийн одоо Saturday Night Live SNL шоун дээр урагдаад жүжиглсэн байгаа. Тэгээ хүмүүс нөгөөний найз руу очиж те хүүе чи нөгөө гараа ингэж тайрна гэж одоо гараа тайраач гэл те тийм юм ярьж байгаа. За ямар ч гэсэн энэ эмэгтэй ирсэ те одоо 3 дахь хүүхэдтэй гэж ирмсэн байгаа. За тэгээд тэнгууд хүмүүс энэ Pope Francis-ийн reincarnation гэж яриад байгаа байхгүй юу. Уул нь иймэрхүү дахин төрөх энэ гэсэн юмд чинь бол одоо хэрэгсэн шашаа итгэдэггүй шүү дээ. Тэгсэн мөртлөө хүмүүс тэгж яриад байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр шүү дээ хүмүүс ингээ ажигласан байгаа. Trisha Paytas одоо 3 дахь хүүхэдтэй гэж ирмсэн байгаа. Тэнгүүд өмнөх 2 хүүхэд нь яг жирэмсэн болох үед нь дандаа янз бүрийн нэг том дэлхийн том лидер удирдахч хүмүүстэй нас барж таардаг. Айгуу сонио. За
яг ингээл Trisha Paytas жирэмсэн боллоо ингээл зарлаад жирэмсэн байх үед нь ингээд нэг том хүн нас бардаг. Одоо чинь анхныхаа охиныг тээж ахт нь те ингээл охинтойгоо жирэмсэн болцсон гэл ингээл ярьж мэрж ахт нь Английн хатан хаан нас барчихсан. Queen Elizabeth. За тэгээ 2 дахь жирэмсэлтэн дээрээ те 2 дахь удаага жирэмсэн болол ингээл би жирэмсэн боллоо энэ гэл зарлаад хүүхдэд тээж ахт нь Ираны ерөнхийлөгч нас орчихсон. Аюу санаа. За тэгэл одоо энэ 3 дахь хүүхдтэй гэж жирэмсэн байгаа байхгүй. Яг тэр үедээ ингээл би 3 дахь хүүхдтэй гэж жирэмсэн боллоо гэж зарласан чинь хэдхэн өдрийн дараагаар нь Pope Francis-ийн биеийн муудаад эмнэлэг төрөгдлээ гэсэн юм мэдээ гарсан байхгүй. Тэнгүүд ингээд Америкчууд те бүр яг Trisha Paytas-ийн те дандаа ингээл жирэмсэн бол тохиолдолд ингээд нэг том одоо эдлийн удирдагч нар ингээд нас барж таардаг энэ хүмүүсийн одоо дахин төрөлт нь одоо Trisha Paytas-ийн хүүхдүүд нь юм биш үү гэж тэгж үздэг тийм одоо theory тэ таамаг онол гаргаж дэвшүүлсэн байгаа Америкчууд заяа. Тэгээ байжсэн чи тэгэл яг одоо хүмүүс Pope Francis бүр нас барахаас өмнө одоо Trisha Paytas 3 дахь хүүхдтэй гэж жирэмсэн боллоо гэдгээс хойш л ингээл за ёстой Pope дараагийн Pope тэ хинээс гарахандэ Trisha Paytas гарахандэ гэж хүмүүс яриадсан чи өмнөнгөөс ингээд Pope Francis нас барчихсан. Тэгвэл хүмүүс одоо ёстой жинхэнэ Trisha Paytas-ийн 3 дахь хүүхэд бол те ингээд Pope Francis-ийн одоо дахин төрсөн хувилбар нь те дараагийнх нь нас нь хойд нас нь гэж ярьж байгаа. Солиот агааз. Тэгэд энэ тухай Trisha Paytas сая өөрийнхөө энэ 7 хоногт гарсан подкастн дээр ярьсан байлээ. Тэр хамт хөтэлдэг залуу нэг өөр залуу байхгүй. Тэр нөгөө нэг залуу биш шүү. Чи дахиад тренд болсон харсан уу одоо Pope нас орсон учраас чиний хүүхдийг чи одоо нөгөө нэг дахин төрүүлнэ ингээд яриад байгаа гэсэн чинь ямар сонио хүмүүс яагаад тэгээд тэгдэг юм бол би одоо төрөх хаа байсан болоогүй юм тэгээд яаж тэгээд миний надаас ингээд Pope Francis-ийн хойд төрөл гарах юм бэ гэж айгүй хөвгөлтэй маягаар ингээд ярьчлаа юм л да. Гэтэ ямар ч сан Америкчууд одоо айгүй солиоцолтой юмар тоглоом хийж байгаа зү тэгээд тоглоом хийж тэгээд угаасаа хүмүүс бол яг үнгээсээ итгэхгүй байгаа л да энд те угаасаа ойлгомжтой ийм галзууслаад юм гэж юу яхаа тэглэж Есүс одоо Христийн шашны хүмүүс чинь иймэрхүү хойд төрөл дараагийн төрөл энэ гэсэн юм итгэдэггүй шүү дээ. Тэгэхээр угаасаа боломжгүй зүгээр хүмүүс энийг жоохон нийт байдлаар ярьж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэглээч манайхаа угаасаа ойлгомжтой. Pope дараагийн Pope-ыг сонгоно гэдэг чинь одоо манай яг бодитын шашинд болохоор иймэрхүү том юунуудыг те ламуудыг одоо том хам ламны дөрөнүүдийг те одоо Далай Лама амиг чи ингэж search хийж те бүр ингээл яг бүр төрцөн байдаг штэ төрцөн байхад нь олж илрүүлээл тэгж мэгж гаргадаг штэ те дараагийн одоо судалтанд суулгадаг Pope-ийн хувьд болохоор тийм биш манайхаа тэгж одоо ингэж хайж яваалаа дараагийн төрөл нь тэр байна энэ байна гэж те тэгж олдгоо гэтээ бас айгүй сонирхолтой тийм process юм байна лээ. Би одоо та нарт ярьж өгье заяа яг дараагийн Pope-ыг хэрхэн сонгодог вэ гэдэг дээр. За дараагийн Pope-ыг сонгохын тулд College of Cardinals гээд одоо том bishop буюу номлогч нар ингэж цугларч байгаад ийм бүлэг хүмүүс цугларч байгаад Sistine Chapel гээд Vatican City дотор байдаг том бас Sistine Chapel том сүм байгаа хгүй. Тэр сүм дотор ингэж ороод дотроосоо цойжлоод ийм нууц одоо санал хураалт хийдэг. За тэгээ сүмийнхэн гадаа Swiss Guards гээд ийм тэ одоо цэргүүд ингээд манаа зогсож идэг. Одоо санал хураалт явагдаад дуустал дараагийн Pope сонгогдтол ингээд манаа зогсно гэсэн үг. За тэгээд энэ номлогч нар бишопод ингэж цугларч саналаа хураагаад ballot ингэж бичиж ингэж саналаа одоо нууц хураалт санал хураалт явагддаг гэж аахгүй. За тэгээд 3-2 санал авсан те ихэнх санал авсан одоо тэр кандидат нь дараагийн Pope болж сонгогддог гэсэн үг. За тэгээ эхний санал хураалтаар дараагийн Pope сонгогдоогүй байвал тэрхүү нөө нэг ballot-нуудыг заяа тэр нөө санал нэрийг бичсэн хуудснуудыг ингээд шатаагаад хар өнгийн одоо утааг яг тэр сүмээсээ дээшээ гаргадаг юм байна лээ хар өнгө. За тэгэнгүүт сонгогдоогүй Pope сонгогдоогүй дахиж санал хураалт болно гэдгийг одоо харуулж байгаа гэсэн. За тэгээ дараагийнх нь өдөр нь болохоор өглөө нь 2 одоо санал хураалт явагддаг. Өдөр нь 2 санал хураалт явагддаг жаахгүй. За тэгээд ингээд сонгогдтлоо. Тэгээд 3-2 хүн ингээд нэг хүн дээр санал өгөгдтөл одоо ингээд санал хураалтууд болдог гэсэн. Гэтэ ер нь бол ингээд түүхэндээ 4 өдрөөс дээш хитэрдэггүй гэсэн 4 өдрийн дотор ингээд ер нь Pope ингээд сонгогдчихдаг гэсэн. За тэгээд яг ингээд ихэнх саналыг аваад сонгогдсон тохиолдолд ballot-уудыг ингээд шатаагаад тэр нөгөө нэг сүмийнхаа чимнээс одоо яндангаас цагаан өнгийн утааг гаргадаг гэж байгаа байхгүй. Цагаан өнгийн утааг гаргангууд одоо ард ирэхэд те тэр одоо цагаан утааг нь хараад окей
дараагийн поп сонгогдсон юм байна гэдгийг одоо ингэж мэдэж авдаг гэж байгаа. За тэгээ санал хураалтаар яг дараагийн поп сонгогдсны дараагаар яг тэр сонгогдсон хүн лүгөө очиод эхлээд асуух хэрэгтэй гэдэг юм байна л да. Ингээд цагаан утаа гаргахаас өмнө очиж асуудаг юм байна лээ. Энийг зөвшөөрч гинөө поп болохыг одоо зөвшөөрч гинөө гэж асуудаг юм байна лээ. За тэгээ зөвшөөрч гинөө гэх юм бол 2 дахь асуултаа асуудаг. 2 дахь асуулт нь болохоор өөртөө ямар нэр өгөх вэ гэж асуудаг юм байна лээ. Тэгээд нөгөө хүн нь одоо Pope нь өөрийнхөө нэрийг өгдөг. Одоо чинь Pope Francis 2013 онд өөрийнхөө нэрийг сонгосон гэсэн үг байхгүй Pope Francis гэд. Тэгээд одоо цагаан утаагаа манруулад ард иргэдэд ингээд дараагийн Pope илэрлээ. Дараагийн Pope судалтаа суулаа гэдгийг одоо ингэж зарлах юм байна лээ. Маш сонирхолтой process. За тэгээд та нарт энэ process аягүй сонирхолтой санагдаж байгаа бол надад бол үнэхээр амар сонирхолтой санагдчихсан. Та нар 2024 онд гарсан Conclave гэдэг тэр киног үзээрэй. Тэр одоо энэ аягүй сонирхолтой. За энэ Conclave гэдэг чинь яг л одоо энэ process-ыг хэлээд байгаа байхгүй. Энэ process-ийн тухай ингэж харуулсан кино. Тэгэд 2024 онд гарсан кино одоо бүр амар гиг үнтхэн үзэлт нь маш их нэмэгдэж гисэн. Бүр сая одоо Pope Francis-ыг нас барсны дараа маш үзэлт нь нэмэгдээд бүр дэлхийд даяар гэсэн. Айгүй хүмүүс үзэж эхэлж байгаа гэсэн. Гэтэ угаасаа айгүй мундаг кино гэж нэлээд олон одоо award шагналуудаас одоо Oscar интервьюдээс юу авсан штэ. Шагналууд авсан кино. Нэлээд мундаг кино гэсэн. Би үзээгүй байгаа. Би тэг үзнэ. Тэгээ та нар ч гэсэндээ сонирхолтой санагдаж байвал бас үзээрэй заяа. За тэгээ одоогийн байдлаар нэг 5 ийм номлогч нар бишопнууд одоо candidate байгаа юм байна лээ. Дараагийн pope болох магадлалтай гэж яригдж байгаа. За тэр нь юу вэ гэхээр Luis Antonio Tagle гэд ийм номлогч байгаа. Энэ болохоор Филиппин гаралтай номлогч байгаа. Аягүй сонирхолтой байгааз. Тэгэхээр хэрэв энэ хүн сонгогдсон бол анхны одоо Филиппин гаралтай поп болно гэсэн үг. За дараагийнх нь кандидат болохоор Pietro Parolin гэд Итали гаралтай хүн байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор Peter Turkson гэд Гана гаралтай номлогч байгаа. Бас хэрүү сонгогдох юм бол анхны Гана гаралтай поп болно гэсэн үг. За дараагийнх нь болохоор Peter Erdo гэдэг байгаа. За энэ нь болохоор Унгар гаралтай номлогч байгаамаа. За дараагийнх нь болохоор Angelo Scola гэд Итали гаралтай ийм номлогч байна. За энэ 5 бол ингээ хамгийн хүчтэй кандидатууд байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ 5-ын нэг нь поп болох, дараагийн поп болох маш их магадлалтай. Тэгээ бид нар бол удахгүй мэдэж авах бах. За тэгээд ер нь иймэрхүү байна манайхаа. Би тэгээд нэрээ Pope Francis-ыг нас орсон гэдэг амар шокнд өсөрч яаж яагаад манай нөхөр надад өглөө хэлсэн байхгүй юу. Би ингээд тэр унтж чагаад өглөө нэгдүгээр өдрийн өглөө гэсэн үг шүү дээ. Америкт нэгдүгээр өдрийн өглөө болж исэн. Тэгсэн чинь бүр үүрийн 5 маа баха. Үүрийн 5-ын үеэр манай нөхөр ингээд 0 орчоод ирэхгүй. Тэгээ би унтчих л байгаа шүү дээ. Тэгж яагаад гигүнт надад Pope died гэд тэ. Pope ингээд нас орцсон байна гэд намайг унтж байгаа хүн тэгж хэлж байгаа. Тэгээ би бүр ингээд яг зүүдэндээ тэ нойрондоо ингээд шоконд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд буцаад ингээд сэрэг байгаа унтж байгаа. Тэгээ унтж байгаа хугацаанд би бүр ингээд тэрийг мэдээг сонссон учраас бүр ингээд зүүдлээд явсан заяа. Pope-ийн нас орсон тухай зүүдлээд ингээд баахан зүүдэндээ ороод бөө юм болоод тэгээд өглөө нь босчоод тэ дараад нь хэдэн цагийн дараа босчоод хүй чи надад Pope нас орсон гэж хэллээ юу вэ? Тэр зүүд байсан уу яасан гэ би бүр ингээд зүүд байсан уу жинхэнэ амьдрал байсан уу гэдгийг бүр ингээд манаранд орсон. Унтж байгаа хүнд тийм хэлээд тахтай явах гэдэг бүр тийм shocking news. Тэгэд үнэхээр харамсалтай зүйл. Гэхдээ яг хуу 88 нас гэдэг чинь бас сайхан насыг насалжээ Pope Francis. Нэр миний хувьд одоо христийн шашинтай бол биш. Би бол буддын шашныг шүтдэг. Гэхдээ би бүх шашнуудыг маш их хүндэлж одоо ингэж судлах дуртай. Тэгээд христийн шашин бол би одоо хүссэн хүсээгүй угаасаа өөрийнхөө их сургуультай бакалаврынхаа үеэр 2 тийм шашны одоо хичээл авах хэрэгтэй байсан. Одоо Америкийн их сургуулиуд чинь ихэнх нь бол ингээл юу штэ одоо шашинлаг байдаг. Айгүй шашинлаг сургуулиуд байдаг гэхгүй. Тийм учраас ингээд бүр юундаа орцсон те бүр заалтандаа орцсон шашны одоо нэг хичээл юм уу 2 хичээл авах хэрэгтэй гэдэг тийм заалтуудтай байдаг. Тэгээ би religion class 2-ыг авч исэн. Тэгээ тийм учраас ингээд хүссэн хүсээгүй Библи уншиж судалсан, хүссэн хүсээгүй одоо ингээд христийн шашныг судалсан учраас ер нь би бүх шашнуудыг хүндэлдэг, бүх шашнуудыг айгүйх тэгэж одоо ойлгохыг хүсдэг. Ер нь ингээд та нар бүр сайн судлах юм бол те ер нь буддаач вэ, христч вэ, одоо муслим шашинч вэ, юу ч байдгийн те бүгдээрээ ер нь бол хэлэх гээд ярих гээд байгаа юм нь бол бүгд л ер нь ижил байдаг. Тэгэл бүр задраа цаашаага явна гэхээс бол яг хэлж байгаа гол юм нь бол нэг л өдөг штэ. Хүн нүгэл хийж болохгүй, богино болдог хэрэгтэй. Тэгээ сайн хүн байх хэрэгтэй, хайр инрэлтэй байх хэрэгтэй, бусдыг инэрдэг байх хэрэгтэй гэл нэг л имийг preach хийгээд байдаг штэ. Тийм болохоор би ер нь бүх шашныг одоо хүндэлдэг.
байгаа. За тэгээ өнөөдөр та бүхэнд ийм зүйлийг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Тэгээ та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээ дараагийнхаа хоббол болонгаараа цоор хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.